Сайн байцгаана уу? Арангаа аймгийн насан туршийн боловсролын төвөөс таны хувь хүний хөгжил зориулан бэлтгэн гаргаж буй цуврал хичээлийнхээ өмнөх дугаарт хувийн зорилгын талаар танилцуулсан бол энэ удаад хувийн манлайлалын талаар та бүхэндээ товчхон танилцуулъя. Манлайл гэдэг нь бусдад нөлөөлөх чадвар юм а гэж Жон Максвелл хэлсэн байна. Тэгвэл манлайлагч гэж хэн бэ? Манлайлагч гэдэг нь бусдад үлгэр дуурайлал үзүүлж, тэднийг нэгтгэж, зоригжуулж, чиглүүлэх чадвартай хүнийг манлайлагч гэж нэрлэдэг. Тэгвэл хүн бүр манлайлагч байх бүрэн боломжтой юм. Эсвэл манлайлагчид зөвхөн байглаасаа төрмөл байдаг гэж та үздэг үү? Тэгвэл хүн бүр манлайлагч байх бүрэн боломжтой. Бид энэ нийгмийг югаарч манлайлж болно. Жишээлбэл хүнлэг нэмжин сэтгэлээрээ, соёлтой сайхан харилцаагаараа, ажил гүйцэтгэх чадвараараа, үнж тууштай байдлаараа, ёс суртахуун, эерэг хандлага гэх мэт сайхан зүйлсээр манлайлж олно. Манлайл эсвэл насан туршдаа даах гэдэг давуу талаараа манлайлцгаая.